Чи инээмсгэлсэнд чин баярлалаа хэмжээшгүй зүтгэлд чин баярлалаа мянган жаргалыг үргэлжлүүлээд мянсан итгэлийг хүрээлүү Нэмчээ сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа энэ өдрийн мэндээ. За та бидэнд өөрийгөө тоош танилцуулж өгч болох уу? За намайг уян жаргалын тусмаа гэдэг Хамбог цэгийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажилладаг. За миний мэргэжил бол ер нь дотор болон эрхлэлт талх хүчин эмч. Та багадаа одоо ингээд ямар мэргэжлэр илүү төлхөө сонирхож ирсэн бэ? Би ер нь хүүхэд байхасаа эмч болно гэж боддог байсан. Би ер нь бол 2 дугаар ангиасаа энэ эмч мэргэжлийг сонгож сонирхож судалж тэгээд сургуулиуд төгсөөд анагаахын ухааны улсын сургууль хэмжээр хэлсэн ороод эмчлэгийг хийсэн. За эмч болоход ингээд танд хамгийн том хүчин зүйл болсон нөлөөлсөн зүйл нь юу? Энд бол манай өвөө эмч байсан. Тэгээд тэрнээс гадна бас манай дүү их өвддөг байсан учраас энэ мэргэжлийг сонгоход бас нөлөөлсөн хаа. За тэгвэл ингээд таныг одоо ингээд эмч болоход хамгийн их ингээд тулгарч исэн бэрхшээл нь юу байсан бэ? Эмч болоход яг тулгарч исэн бэрхшээл гэвэл ер нь өмнө аймгийн хэмжээнд анагаахын сургуулиас цөөхөн ирдэг байсан нэгдүгээр нь. За хоёрдугаар нь гэх юм бол анагаахад орсны дараа бол хичээлүүд нь маш хүнд шантрах үеийг гардаг байсан. Тэгээд яг өөрөө багасаа сонгосон мэргэжил учраас бас хичээсээр агаад энэ мэргэжлийг хийжсэн. За таныг одоо ингээд тулгарсан бэрхшээлүүд чинь ингээд хэцүүсэн шантарсан гэж штэ. Тэгээд та одоо тэр бэрхшээлүүдийг яаж даван туулж ирсэн бэ? Ер нь л яг эзэмсэн мэргэжлээ эртнээс сонгосон тэгээд эмч болно гэсэн чинь зорилготой байсан болохоор тэгэл хичээсээр агаад ер нь бол эмч мэргэжлийг эзэмсэн. Мэргэжлийнхээ одоо ингээд анхны гарааг яг аль аймаг сумаас хэлүүлж байсан бэ? Мэргэжлийнхээ гарааг яг Хамбог цэгийн эрүүл мэндийн төвөөс анх 2012 оны 6 сарын 18-нд анх ажилдаа орж ирсэн. За тэгээд тэр цагаас өхний хэмж, за дараа нь дотрийн хэмж, за дараа нь мэргэжлээс талх хүчний хэмж болоод одоо сүүл 2017 оноос салбарын хэрэгжиж байна. Та одоо ингээд эмчээс эрхлэгч болсон шүү дээ. Тэгээд энэ их хугацаанд яг хэдэн жил болж өнгөрсөн бэ? 5 жилийн эмчийн одоо мэргэжлийг эзэмшээд эмчээр 5 жил ажилласныхаа дараа одоо эрхлэгч эмч болсон байна. Тэр хугацаанд бол бас өөрөө сурах, дээрээс нь мэргэжлээ дэвшлүүлэх бас тийм сургалтууд нь бас хамрагдчихсэн. За та ингээд мэргэжлийнхээ хажуугаар ингээд чөлөө цагаа яг хэрэг өнгөрүүлт юм бол ер нь бол эмчийн мэргэжил их одоо цаг наргүй. За ялангуяа сумын эмч гэдэг бол цаг наргүй шүмжсэн, ороожсэн, байнга бодогдож идэг ийм мэргэжилүүд. Тэгэхээр тийм болохоор ер нь гарч байгаа чөлөө цагаа аль болохоор хүүхдүүдтэй, гэр бүлтэй зарцуулж хийж чаддаг. Тэгвэл одоо яг чөлөө цагаараа ном унших, судоку бүглэх, тоо бодох юм тийм сонирхолтой. За эмч болсон одоо ингээд эрхлэгч болсноос илүү хэр их ачаалттай байдаг юм бэ? Ер нь бол яг одоо эмч эрхлэгч гэхээс илүүтэйгээр сумын эмч байна гэдэг нь өөрөө бас нэлээд ачаалттай ажил байдаг. Тэгэхээр одоо суманд бол одоо янз бүрийн хүнтэй ч юм уу одоо алс ариун дуудлага ирэх гэж энэ болгонод ингээд өдөрчээсэн, шүмжээсэн, өдөрчээсэн одоо ингээд ажиллах шаардлага гардаг ийм мэргэжил байдаг учраас ер нь жоохон ачаал ихтэй л ажилладаг. За танд ингээд одоо өдөрт хугацаанд ингээд эрхлэгч болсон юм чинь одоо эрхлэгч эмч байх хоёрын хамгийн үнэтэй зүйл, гоё зүйл юм гэх юм уу? Чухал гэж үздэг. Ер нь яг эмч мэргэжлийн маань хамгийн чухал зүйл нь одоо өөрийнхөө төлөө биш, хүний төлөө хүнд цаг гаргаад хүний төлөө нойргүй явдаг. За хүний төлөө одоо өөрийгөө зориулдаг, гэр бүлээ золиослдог ийм одоо мэргэжил юм байгаа энэ мэргэжил бол тэгэхээр энэ мэргэжлийн маань хамгийн сайхан зүйл нь бол нөгөө хүчтэй хүмүүс эдгэрэх, за шинэ гэр бүл хүүхэдтэй болох ч юм уу, за
өвдөд идгсэн хүмүүсийн арга хэрэг биднэрт талархал илэрхийлэх энэ одоо мэдрэмжүүд биднэрт хамгийн одоо сайхан мэдрэмж хамгийн том шагнал болж ирдэг. Бидний гаргасан цаг хугацаанд чинь ингээд баярлаа. За баярлалаа. Таад бас зарсан зорилготой хүрээрээ гэж хэлье. За манай байгууллага хамт олон бол одоо маш дайчин үстэй манлайсан ийм байгууллага байдаг. Тэгээд бидний гаргасан амжилт бол маш их. За тэгээд би тэднээсээ зохиос таад спортод үзүүлээ. За. За энэ бол манай байгууллага хамт олонны 2021 онд бол Хамбогт сумын шилдэг төрийн байгууллагаар шалгарсан энэ цом байна. За тэгээд энэ бол манай бас байгууллага хамт олон 2022 онд бол 22 оны жилийн эцэг шилдэг менежменттэй баг гэсэн ийм одоо шагналыг авсан. За энэ хөөрхөн хүүхдийн зурагтай ийм шагнал байгаа. За энэ бол 2025 онд хүүхэд багцуудыг дэмжигч байгууллагаар бас шалгараад авсан ийм хөөрхөн юу байгаа, цом байгаа. За тэгээд эндээгээр бол маш олон цом баярын бичиг эднэр байгаа. За эднэр бол байгууллага хамт олонны маань урлаг, спорт, за тэгээд бусад одоо нөгөө арга хэмжээнүүдэд одоо тэргүүлж, за шагналтай ариудад шалгаж ингэж авсан цом талархал гэсэн одоо зүйлүүд байгаа. За бас манайх 2024 онд бол төрийн байгууллагууд дотроо хамгийн анх удаа энэ хувь хүний хөгжлийн хөтөлбөр гэдэг одоо хөтөлбөрийг бол 3X хөтөлбөрийг бол байгууллагатай бас нэвтрүүлж одоо хөтөлбөр хэрэгжүүлсэн. За тэрний маань талархлын бичиг байна. За би өөрөө 2017 онд одоо сумын шилдэг залуу удирдагч одоо шагнал авч ирсэн. За тэрний маань шагнал байна. За 2024 онд дотрын хамгаалах ухаан судлалын ахлах зэргийн эмч болсон байгаа. За тэгээ энийг бол одоо зэрэг хамгаалахад зөвхөн нарийн мэргэжлийн эзэмшээд 8 жил ажиллаж одоо зэргийн болцол хангаад одоо шалгалтанд ордгоо. Тэгээ шалгалтанд тэнцвэрлэж энэ ахлах зэргийг бол авдаг. Тэгээд 24 онд бол одоо зэрэг хамгаалах шалгуур хамгаал шалгалтанд ороод зэрэг хамгаалагдсан байгаа. Инээмсгэлсэнд чин баярлалаа хинжээлшгүй зүтгэлд чин баярлалаа мянган жаргалыг үргэлжлүүлээд мянсан итгэлийг хүрээлүү